Сайн байцгаана үзэгчдээ. S-Style загварын реалити шоу үргэлжилж байна. Манай шоунд өрсөлдөж байгаа 10 загвар зохион бүтээгчдийн манд бүтээлүүдийг урд урдын дугааруудаас та бүхэн үзэж сонирхсон гэдэгт итгэлтэй байна. Шоунд өрсөлдөж байгаа загвар зохион бүтээгчд маань энэ тэнцүү чадвартай сэтгэж урлаж чаддгаа гэдгийг урд урдын даалгавруудаараа та бүхэндээ харуулсан. Харин өнөөдөр тэдгээр өрсөлдөж байгаа 10 загвар зохион бүтээгчд маань 4 дахь шатны даалгавраа үзэж та бүхэнд болон манай шүүгч нарт үнэлүүлж, дүгнүүлж, сонирхуулах цаг ирлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хэрэгч Everyday International S-Style. S-Style шоуны 4 дахь шатны даалгавар бол Crazy Business Woman. 12хан цагийн турш урлаж сэтгэж бүтээсэн Crazy Business Woman-ыг загвар зохион бүтээгчд маань хэрхэн уралсныг тун удахгүй бид та бүхэнд харуулах гэж байна. Мөн тэдгээрийн бүтээсэн бүтээлүүдэд тохирсон стил, имиж, дүр төрхийг хүрлээ салганы хамт олон ажилласан. Мөн нүүр будалт хувиргалтыг Corona брендийн бүтээгдэхүүнээр бүтээсэн байгаа. Өглөө хайрстууд мэдчилж байна. Нэг ширхэг үснээр үс залах үйлчилгээг Монголд анх удаа гоёлын хурмын засалтууд төглөг орчин элгэмсэг үйлчилгээ үсчин гоо сайхан хумс арьс арчилгаа бүгд нэг дор хөрлөө мэрэгжлийн хайрстууд Алтай центрийн 5 давхарт. Солонгосын Corona Cosmetics-ийн албан ёсны дистрибьютор Corona үсчин гоо сайхны салон та бүхнийг урьж байна. Солонгосын шулуун болон дижитал химиг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Мөн Солонгосын арьс арчилгааны цэвэр ургамлын гаралтай брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Хаяг инхтэйм найрамдлын ордны чанхуурдал Corona Hair Club. Гэхдээ өнөөдрийн шалгаруулалт ямар нэгэн онцлогтой. Онцлог нь юу вэ гэвэл загвар зохион бүтээгчдийн манд бүтээсэн Crazy Business Woman хэмээх загварыг олонний танил урлагийнхан болон Everyday International компанийн харилцагч байгууллагуудаас сонгосон ажил хэрэгч бүсгүйчүүд маань тайзнаа амьлуулах юм. Харин одоо шүүгчтэй та бүхэн танилцуулъя. Zorbium компани захирал, конструктор дизайнер Ноён Бат Зориг, Монгол Costumes төвийн захирал, хатагтай Софт, Азийн топ модель Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол модель агентлагийн захирал, хатагтай Болормаа. Энэ удаагийн шалгаруулалтан дээр ирсэн зочин шүүгчид маань загвар зохион бүтээгч Лам Цэрэн, за мөн жүжигчин, продюсер Оргил нар хүрэлцэн ирсэн байна. Ингээд S-Style загварын шоунд өрсөлдөж байгаа 10 загвар зохион бүтээгчээ тайзнаа урьж байна. Дөрөв дэх шатны шалгаруулалт учраас та бүхэн бас тодорхой ритм юмд орчсон байгаа. Ингээд түрүүчээс нас хальт загварууд чи ингээ харж байгаа. Үнэхээр сайхан загварууд харагдаж байна. Би бас тэсээ одоо хүлээж байна. Зүгээр урд урдын юунаас одоо тэмцээнүүдээс харахад өөрийнхөө санаа гих сайн одоо гаргаж тайлбарлах тал дээр жоохон дутагдaltaй байна уу гэж бодож байна. Тийм учраас тайлбараа их сайн хийгээрэй хүүхдүүдээ гэж хэлмээр байна. Хоорондоо ярилцсан юм уу да тий. Crazy Business Woman гэдэг нэртэй жоохон crazy загвар болохоор бүгдөө харуулсан юм уу? Дизайнер хүний төсөл энэ цаасан дээр буусан эсхийзнээс харагддаг. Би өнөөдөр энэ дизайнеруудын одоо эсхийзийг хараад үнэхээр тийм хүчтэй, эрч хүчтэй тэгээ бизнес эмэгтэйчүүдийг энэс мэдэрч байна. Тэгээд та бүхэн өөрсдөө бүтээлээр энийг батлах байхаа гэж бодож байна. Эмэгтэй хүнд офис бизнес хувцас их гоё зөгтөг. Тэгээд та нар тэрийг яаж сэтгэж уралсныг 12хан цагийн дотор бүтээснийг одоо ингэж ирж миний мэрэгжлийн шүүгч гэж яг өөрийнхөө саналыг би хэлнэ. Баяртай байна. Амжилт хүсье. Загвар өмсөгчд биш, урлагийнхан маань, ажил хэрэгч бүсгүйчүүд маань тайзнаа хэрхэн амьдарч, хэрхэн алхах бол сонирхолтой байна. Ингээд Crazy Business Woman бүсгүйчүүдээ тайзнаа урьцгаая.
Загвар зохион бүтээгчдийн маань Crazy Business Woman загварыг амлуулсан урлагийнхандаа бүсгүйчүүдтэй баярлалаа. Одоо харин манай шүүгчдийн дүнгээ гаргах цаг ирж байна. Ингээд хувийн дугаар 66 Төмөр Баатрыг моделийн хамт тайзнаа өрөө. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Everyday International S Style. Өнөөдрийн загварын шүүгчид ямар нэгэн шүүмжлэл хэлсэнгүй бүгд л магтаал бүгд л тохирсон байна гэж хэлжсэн. Стил загварынхаа хувьд загварын зохиомж ер нь их өнгө зохицолгоо бүх юм их сайхан байна. Хүмүүс ажиллаа эхэлчихэд идэг ихшгэлэн ирэхгүй 2 цаг гарan удаад тэгээд ихшгэлэн хойш тооштой цагаа барьж агараа л гэж хэлээ. Өнөөдөр бас өөрийгөө илүү сайн нээж харуулж өөрийнхөө авяас чадварыг илүү их дайжилсан болов уу гэж харагдаж байна. Өөрийнхөө загвар өмсөгчд өмсүүлсэн тэр нас онсон гэж бодож байгаа. Тэгээд ерөнхий модельийнхаа нуруу туруунд нүүрний өнгөнд тэ саарлын өнгөний зохицолгоо бол энэ хүний арьсны өнгөнд тэнгэртээр гэрэлтэж байгаа гэрлийн тусгал энэ ерөнхийдөө нэг зохицол болж чаджээ. Яг энэ ажил хэрэгч хувцсны Crazy гэдэг тодтгол нь аль дээр тусгагдсан байна? Crazy гэдэг тодтгол нь энэ палажны хайн хэсэг. Ингирээсээ? Ингиртэй арын. Надад бол арын хэсэг их гоё таалагдсан. Би Crazy гэдэг ойлголтыг бас өөрөө ингээл хараад сайн ойлгож чадахгүй л байна л да. Бусад юунууд дээр ч гэсэн Crazy гэхээр энэ юу ягаан нүмерг нь байж болох юм уу те. Гэхдээ энэ ягаан дээгүүрээ өмсдөг юугүйгээ бол их цэвэрхэн тийм айтайхан. Гэхдээ энгийн их гоё цэвэрхэн тий товчхон тийм л даашин зэгдэг л үү те. Хэрвээ би ихшгэлэнд хийсэн бол өнөөдрийн насаа минь гомдчихоо те. Насаагийнхаас илүү тэгээд ямар ч исэн ер нь энэ саяны өнөөдрийн гаргасан загвараас уйлдуулаад нэлээд тийм обс маркинг хийх байсан л гэж бодож байна. Энэ удаагийн даалгавар нь болохоор Crazy Woman гэсэн болохоор арай нэг стил нэг тий би хааных нь хэлбэрийг арай өөрчлөхийг оролцсон. Манай загвар зохион бүтээгч бол өөрөө аягүй их дайчин мэдрэмжтэй тийм загвар зохион бүтээгч байсан. Миний хувьд болохоор энэ шалгалтанд орж байгаа энэ модельудаас хамгийн жижигхэн биетэй онцлогтой байл. Ер нь тэгээд бизнес вумен гэдэг бол миний ойлголтоор ажил хэрэгч эмэгтэй учраас бас нэг ялгараад байдгүй тийм ээ. Амьдрал дээр бол аль болохоор даруухын ирнэ чанартай, суулцайтай, үнэтэй материалтай хувцас өмсдөг болоо гэж би төсөөлдөг. Дээж байх. Бас жоохон хитэрсэн байна уу аксессуар энэ төр дээр гэж бас бодож байна. Зүгээр тэр чимэглэл дагалдах хэрэгслийг арай бас өөр баялаг шийдвэл бас өшөөс нэрхэлтэй болох байсан болов гэж бодож байна. Миний биеийн пропорцийг тааруулсан тэр одоо хаагур энийг яаж илэрхийлэх вэ гэд бүхий л одоо гоё хэсгийг одоо сайн гаргаж өгсөн л гэж бодож байна. Форм бол юу вэ? Энэ одооны стил форм орж иж байгаа форм шүү дээ. Тэрэнд бол их төгч чадсан байна л да. Ганцхан нөгөө модель маань бас жоохон ороос тийм учраас өргөөс нь жоохон татаад байгаа юм шиг санагдсан шүү. Тийм Crazy гэдэг үгийг бас хэтрүүлэг гэж бас ойлгож болох юм тийм учраас заавал өнөөдөр бид Crazy гэхээр илүү ингрээ онгойлгосон ч юм уу илүү тийм хөнгөн харагдах гэсэндээ биш загвар дээр бид нар ярьж байгаа тийм тэгэхээр жоохон хэтрүүлэг бид нар мэдээж энэ хэтрүүлгээс амьдрал дээр загварууд урган гардаг өнөөдөр everyday-гийнхэн өмсөд явах ч загвар энд явж байгаа юм бэл өнөөдөр чиний загвар байж магадгүй мэдээж
одоо тэр их сэтгэл шингэсэн тэр их хөдөлмөрөөр 12 цагийн турш нойрго хоног ингэж хийсэн бүтээлийг одоо дараагийн шатнд би амьлуулах одоо бүр том хариуцлага өөрсөө. За тэгээд тэрнийхээ хүрээнд бол хичээж өөртөө байсан нөөц бололцоог бол бүтээнд гаргахыг хичээж л гарсан та. Everyday нарийн бичиг ажил дээр энийгээ өмсөд очвол танай everyday-ийн жаа юу гэж бодох вэ? Ямар crazy woman. За тэгвэл тэг бараг болцсон юм билээ. Таарахын загварч гэж яах юм мэдээж хүн өөрөө гоё л гэл хийж байгаа юм чинь бүгд л сайхан байсан. Гэхдээ ихэнх нь яг нэг crazy гэдэг утгаа хадгалж чадаагүй зүгээр энгийн эсвэл ёслолын ч юм уу гоёлын маягтай байсан. Яг тэнд нь илүү оруулчихсан гэсэн юм бол байгаагүй л тий. Бүгдд нь л одоо бүх деталь болгон дээр ажиллаж байгаа бүх дээрэн дээр нь одоо тулж ажиллаж байна. Хинч тийм биш гэж хэлэх хэрэггүй болоход л ажиллахыг хэлсэн. Өмнөд дээдлийн гадуур хүрэн хоёрыг онцолж хэлмээр байна л да. Ерөнхий тийм солдоо энгийн дүү загвар тэр юм галифе өмд өмссөн байгаа нь бас нэлийн загварыг тэгээ чимж өгсөн илүү энийг илтгэсэн тодруулж өгсөн загвар байна л да. Тэгээд хар өнгө гэхээр илүү өдөр тутмын хувцснаас илүү бүр evening business тий одоо үдшийн уулзалтан дээр байж болох юмаа гэж би харахыг хүсэж байна. Нэгдүгээр насламад баяр хүргэе гэдэг тийм баяр хүргэе. Миний одоогийн харж байгаагаар бол яг миний crazy business woman гэж яг юу ойлгож байгаа тэр ойлголт нь бол яг одоо энэ байгаа утас дотроос ерөнхийдөө 100% миний юу гэж ойлгож байгаа дээр бол таарсан байна. Баярлалаа. Энэ хувцас бол ерөөсөө модельтэйгээ нийлээд яг crazy business woman мөн юм шиг л надад санагдчих. Үндэн дээр бол бас биений арьсны өөрийнх нь өнгийг ашиглаад тийм ээ бас юм чи бас л өнгө шүү дээ тийм үстэй. Энийг зөв гаргаж харуулад бас жоохон тийм секси талтай. Тэгээ бүх юм л байх шиг надад санагдаж байна. Тэгэхээр би оройн шүүгчтэй бол санаа нэг байна. Тэгээд хамгийн гол нь яг энэ хүн зориулж хийсэн тийм ээ. Дуучны өөрийнх нь имиж өөрийнх нь харц өөрийнх нь төрх дээр өс засалтыг бас үйл хийсэн байж байгаа. Өөрөө өс засалтын ийм байх ёстой гэж хэлж өгсөн. Хэлж өгсөн. Тэгвэл бүх юм тохирсон л гэж байна одоо. За мэдээж нансаач миний одоо арьцмаар тий бүх юмыг мэдээж юмыг яг зөв тохируулсан бах гэж бодож байна. Яг таарсан надад аюу өвтэйхэн тэгээд бас жоохон дур булаа аюу гой уцалсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Everyday International S Style. Өнөөдрийн үед манай S-Style шоуны үед үнэхээр сонирхолтой болж өнгөрсөн. Яагаад гэвэл бид нар одоо загвар өмсөгчдөд биш одоо мэрэгжлийн бас хүмүүст зориулж одоо тайзны хувцс хийгээд одоо тайзан дээр тэр хүмүүс маань амьлуулж гаргасан нь үнэхээр сонирхолтой. Одоо тэгээд бас тэр хүмүүсийг одоо амьдрал дээр байдгаас арай өөрөөр эвдэж гаргана гэдэг бол бидний хувьд айгүй хөгжилтэй зугаатай гайхамшигтай нэг өдөр болж өнгөрлөө. Эхний сэтгэл бол хайтайхан загвар байна. Суул цайтай хүндээ тохирчсан. Загвар өмсгч маань нэг жоохон бие ирсэн байдалтай байгаа болохоос биш. Тэрийг бол болгоно хэлэх бах. Уц талаасаа суул талаасаа бол юм байна. Хайтайхан гоё загвар байна. Гэхдээ яг өнөөдрийн сэдвтэ бол таарсан гэж хэлэхэд бас жоохон хэрэгэлзээтэй л байна. Миний өмсөн загвар болохоор цэрэг маягийн загварыг дээр суурлаад тэгээд crazy гэдэг утгыг бас хамтд нь хадгалж өгч чадсан гэж бодож байгаа. Яг crazy гэдэг нь улаан өнгөөр л тусгал болгож хийсэн баг гэж бодож. Яг өнөөдөр яг нөө бие барьж байгаа байдал ч юм бас нэлээд харагдсан л да. Загвараа үзүүлэхдээ амжуулах хэвээр. Гэтэл чи өөрийгөө цэгэнж яваад загвараа нэг айхтар тоттогч бас харуулж чадсан бүл дээ. Миний татаа сэтгэлээр хэвээр тотал ойлгоцсон болоо гэж бодож. Яг тэр гарах гэсэн санаа айлсгүй бол би бүрэн гүйцэд гаргаж чадаагүй ч болно л да. Энгийн өмнөдөр харахад ч гэсэн ямар нэг газрын одоо сервис үйлчилгээ тийм ёслолын үйл ажиллагаан дээр иймэрхүү хувцастай жигдэрсэн өсгөөчүүд бас харагдчихэдэг шүү дээ.
сансрын хөлөгний үйлчлэгч гэвчихсэн юм шүү дээ. Зарим ч тэнгис мэнгс. Тэгэхээр зүгээр энгийнүүдээр харах тийм л сэтгэл төрж байна. Тэмцээний хувьд тэгвэл шүүгчдэд шүүхэд маш хүнд байсан гэж бодож байна. Яа тэгвэл одоо ийм чөлөөтэй сэдвээр хүн болго өөрийнхөө гэсэн илэрхийлэх гэсэн санааг гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө аюул олон сайн загварууд байсан. Би бол мэдээж мэргэжлийн загвар өмсгч хүн бол биш. Одоо өөрийн компани Yes брендийг сурталчлах боломж гарч ирсэн бол маш их баяртай байгаа. Тэгээд өөрийн зүгээс бол маш их тийм мэрэлттэй хичээж өмсөн. Тэгээд зарим нэг алдаа дутагдлал гарсан баг. Өвлөн Минч компани нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа бөгөөд бүх төрлийн эрэгтэй эмэгтэй сурвалжхан самц үйлдвэрлэн дотооддоо нийлүүлэхийн зэрэгцээ гадаадд экспортоор гаргадаг. Мөн албан байгууллагын ажлын болон дүрм төвцийг захиалгын дагуу өнгө загварын өргөн сонголттойгоор хурдан шуурхай чанартай хийж гүйцэтгэв. Харилцах утас 9666 7359. Торго бус барааны төрөлцсөн үлзийтхан дэлгүүр нь хэрэглэгч та бүхний хүсэл нийцсэн бүх төрлийн бус бараа материалыг өнгөний өргөн сонголттойгоор худалдаалж байна. Мөн хэрэглэгч та өөрийн хүссэн загвар хэв маягаар хувцас хийх гэж байгаа бол манад хандаарай. Бид нийлүүлэхээс гадна таны захиалгын дагуу урлаж байна. Хаяг бөмбөр худалдааны төвийн урт талд байрлах үлзийтхан торго бус барааны дэлгүүр, салбар дэлгүүр, Од кино театраас уруудаад шилэн барилгын 2 дагаварт байрлах үлзийтхан 2 торго бус барааны дэлгүүр. Харилцах утас 91-39-99-71-65-51. Загвараа хийхдээ гол нь стилний тэгээд бас гоё утгатай харагдуулахыг хүссэн л дээ. Офис төмсүүд өдөр тутам өмснө гэдэг утгаараа. Тэгээ бас хэтэрхий өдөр тутмын юм биш бас нэлээд чимэн тэгжин байж өгөхөр би бодож хийсэн. Би өөрөө хувцсны зураач учраас нөө хувцсны ерөнхий эсхийзийг яг энэ бит хувцастайгаа хэр тий одоо нийлэмжтэй байна гэдэг талаас нь бас жоохон хараад байна. Тэрэн дээр номин бас эсхийцчих таалагдсан хувцас чинь ч гэсэн тэрнээсээ нэг гажаад юу байсан алхаа. Тэгээд би бол маш сайн гэж магтахгүй тэгтээ дажгүй байна. Баярлалаа. Надад бол дээдлийн топ бол маш их таалагдж байна л да. Нэлээд ажиллагаа орсон юм байна. Тэгээд дээрэс нь өмнөдний доотлын өмнөний хэсэг яг өнгөний гой таалагдсан мөртлөө арай л нөгөө crazy business woman дээр арай биш хитрхи гоёмсог одоо нэг тансаг нэг нэлийн одоо баян тансаг тийм юм гайхуулсан юм шиг тийм л бизнес woman болчлоо. Тэгээ яг бизнес woman-ийн хувцас гэхэд жоохон л яг ч юм санаа төрөхгүй л. Агийн маа ямар шалтгаан болсон юм мэдгүй уцаа авахгүй тэгээд ер нь бол ирэхгүй байсан. Гэтэ энэ бас надад бас завшаантай хэрэг болсон байх л та. Яа гэвэл би өөрөө модельд хийсэн тийм миний моделийн дүр төрхөд тохирсон айгу гоё хувцас олж өгсөн гэж би бодож байна. Хэрвээ би модельдээ биш агийн маа хийсэн бол энэ хувцас маань ямар харагдах юмсныг би бас сайн мэдэхгүй байна л та. Тийм. Crazy гэдэг үгийг бас жоохон тодруулах хөшөө өөр аргаар тодруулах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Crazy гэдэг утгаар ер нь чөлөөтэй гэж би бодсон л доо. Яг гэвэл офисын хувцасд нь яг баригдсан биш те. Өөрийнхөө тодорхой хэмжээний дүр төрхийг илэрхийлэх чадвартай. Өөрийн одоо жишээ нь ажил дээр хүмүүс их гоё очихыг хүсдэг шүү дээ. Ямар нэг өөр хэмсэг хувцас өмсөд очиход хүмүүс энэ ямар гоё хувцалт юм бэ гэдээ үлгэр дуурайл болох үс тийм харагдах болов уу гэж би бодсон л доо. Тэгэхээр цам цамгийн дөрөв туссан. Дараад нь цам цунд хоёр зөгцснөө бол зөгцсөн. Тэгэхээр сайн зөгцсөн байна. Өнгөний хувьд ч тэр хүндээч тэр одоо бүх юм даа. Тэгээд тансыг харагдаж байна. Жоох юм дутаад энэ би хайгаад байна. Тэгээд гар хоосон юм уу гэж боддог байхгүй. Анхаа тийм авангард загвар зохиоё гэж бодож байсан. Авангард загвар хий гэж бодож байсан чинь тийм төрхтэй загвар өмсөгч байхад нь мэдээж ингээд ерөөсөө загвар өмсөгчтэйгөө ерөөсөө наалтцгүй тийм загвар гаргахыг хүсээгүй л дээ. Тэгээд загвараа ахиж шинээр өөрчлөөд ийм байвал дээр юм болов, тийм байвал дээр юм болов гэж бодож ээж эргэлзэж тэр загварыг гаргасан. Тэгээд бас жоохон оновчгүй би бол өөртөө сэтгэл дондор байна. За өнөөдрийн crazy гэдэг дээр дэндүү гоёлын даасан. Би л оюун даашин цаг өмсөд үжиглэгт коктейл дресс маягаар л болцсон юм шиг надад энд санагдаж байна. Тэгэхээр яг бизнес woman гэхээсээ илүү надад миний хамгийн дуртай гоёлын даашинс болмоор юм шиг санагдчихлаа. Дизайнерын шийдлийн хувьд бол бас гялцал байна. Тэгээд тэр гялцал маань заавал хүний хамгийн
ажил хэрэг ярихад хамгийн их нүдэн дээр тусч идэг ингэрийн хэсэг, тэ мөрний хэсэг. Энэ хэсэг маань хитрхи гэлгаар хитрхи гэрэлцсэн ч юм уу те. Эсвэл гар нуцхан. Пенал гэж хэлмээр байна. Хөнгөний хувьд ч гэсэн ойлголттой байгаа. Хөх хөнгө юм уу, хар хөх хөнгө, хөхөөс шилжих хөнгөнүүд, завсрын хөнгөнүүдийг бас сонгох хэрэгтэй байсан болов гэж хэлмээр нь одоо энэ хүний нүдний шилтэй төрх, үсээ цэвэрхэн агуулсан байдал энэ төр тий хитрхи хар хөнгөнийг бүр одоо юу гэх юм бодит байдлаас нь хивээлгээд байгаа юм болов гэж хэлэх гээд байна. Өмнөдөө тэмцээнүүдтэй нараагч маань хэдэд одоо тий баг бүдтэндээ төрүүлснээс учраас миний хувьд аюу том хариуцлага ирсэн. Энэ хүний одоо бүтээлийн маш сайн л тий бүтээх бол энэ бүтээл нь муу болчихоо гэж би санаа зовоод нэлээ өөрийгөө тий дайчилж хичээсэн байгаа. Тэгэхээр зүгээр crazy business woman гэдэг энэ даалгавар өгж явахдаа бол тийм араа өрмөц араа тий өөрийгөө бизнес мөртлөө илүү бусдаасаа тод чанга өрмөцөөр илэрхийлж чадсан байх ёстой гэж л бодож тийм даалгавар өгсөн болоо. Энд болохоор яг бус шүүгч нартай санал нэг байна. Завгар өмсөгч нь илүү бизнес байна хувцснаас. Бямб наран гас би арай л өөр юм хүссэн өнөөдрийн хувьд бол. Тэгээ яг тэр хүссэн юм а би бол зүгээр яг авч чадсангүй. Тэгэхээр яг энэ хүн гээд авцсан өрөөд ажил хийгээд одоо бусад албан газраар явдаг юм уу бол өөрийнхөө албан газар хүн урьж авчираад бизнес уулзалт хийгээд ингээд суух юм бол яг тэр орчиндөө бол ялгархын хувьд бол ялгарх юм байна. Тэгэхдээ яаж ялгарх вэ гэхээр яг тэр орчны хүн биш вэ гэж ялгарх гэдэг юм шиг надад санагдаад байна. Бизнес гэсэн санаан дээр нэмээд тэр crazy-г бас давхар хадгалахыг айлуулах тэр crazy гэсэн утгыг илэрхийлэхийг бас зорьсон. Тэгээд үндсэн бизнес эмэгтэйчүүдийн өмсдөг хувцуулах пижак өнгөн дээр нэлээд ажиллаж цаг урчилж хэсэгчилж хуваах зэрэгээр нэлээд эвдэж өгөхийг оролцсон. Тэгээд энэ санаагаа ч хангалттай өөрийнхөө хэмжээнд бол гаргаж чадсан гэж бодож байна. Яг өнгөний осол их хурцтэй эсрэг эсрэг хоёр өнгө. Одоо тэгээд хар өнгө тийм элементүүд нь бас нэлээд тийм хурц байдалтай тийм нэлээд дайчин стилийг харуулдаг юм уу гэж бодож байна. Олон гой загвар гарч ирээд олон санаа урсгал ороод ирэхээр миний анхны бодож исэн төсөөлж исэн нөгөө crazy business woman-аас жоохон өөрчлөгдөд санаа бодол одоо энэ суудлын дээр бас жоохон говьж эхэлж штэ. Та нарын хүчээр, та нарын нөлөөллөөр тийм ээ. Тэгэхээр энэ бол бас шинэ уур амьсгал, шинэ юм гарч ирж байна. Миний хувьд бол яг хугацаа загварыг хараад бол бас жоохон сэтгэл буухгүй байсан л да тий. Тэгээд яг өнөөдөр яг өмсөд гарахад бол надад маш таалагдсан. Тэгээ бас надад бас яг дээдл нь бүр илүү таалагдсан. Тэгээ тэр пижак жакет ч юм уу те дээдл нь тэгээд бас өнгөний хослол нь тэгээд бас маш их таалагдсан. Надаа энийг хараад үнэхээр одоо crazy, өөртөө ихтгэлтэй, эрч хүчтэй одоо өөртөө маш одоо ихтгэлтэй тим одоо бизнес эмхтэйг гаргах чадж байна гэж бодож байна. Алдаа мэдэж байсан л байгаа. Гэхдээ бас аль болох те хүний олон цагийн хөдөлмөрийг те хийдэг байх ч гэсэн маш их хөдөлмөрийг нь бас нураачгүй шалаарныг хайчихгүй тулд бас хэрэндээ л хичээсэн. Тэгээ бас доошин татчихуудыг бас имэжсэн. Урдны 3 даалгавар дээрээс шал өөр амьсгал, өөр ирч хүч. Тэгээд бүх юм ингээд шал өөр болсон маш их баярлж байна. Тэгээд надаа өнөөдрийн загвар бол таалагдж байна. Тэгээд модель чинь ч гоё амжилуулж үзүүллээ. Тэгээд баярлалаа хоёрт хоёулна. За, альваад нөгөө загвар маань өөрөө нөгөө уламжлалт эсвэл хувьсгалчд гэл загвар дизайнерууд жир нь хоёр ертөнцид хавагддаг шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр энэ 10 дизайнеруудын би сүүлчийнх нь бол хэлэхгүй ингээд зориг гаргаад хэлж байна. Чи энэ улсуудын хувьсгалч нь байж чадлаа. Тэгээд тэднийг байлдан дагуулж араасаа чирчтэй хөвшмөл одоо Европ одоо хослол жилээд өмдний хослолч гэдэг юм уу те. Өмд цамцыг ингэж маш тийм зоримгоор тэг өөрчилж бүр ингэж амьдруулж чадсан бол энэ хүний бас энэ дизайнер маань бас залуу хүний бас айгу тийм ирч хүч хүсэл эрмэлзэл энэ чинь загвараараа илэрхийлэгдэж байна. Тэгээд
загвар өмсгчтэй ч гэсэн энэ өөр их энэ гарах гэдэг характер одоо онцлог байдал нь бас зохицжээ гэж хэлэхээр байна. Дээдл надаа илүү таалагдж байна. Айгу тийм хар цагаан өнгийн хослол угаасаа их надаа хувь хүний хувьд их таалагддаг. Тэгээ хийц загвар ч гэсэн айгу гоё болсон байна. Дээдл нь. Тэр өмдний хоёр талын ивэр бол би мэрэгжлийн хүн биш учраас ойлгохгүй байна. Хувьсгал бол тэр л юм шиг байна тий. Надад нэг жоохон тийм сэтгэл төрж байна. Энэ бол яг зүгээр шүүмжил биш. Энэ бол миний сэтгэл бөгөөд хойш бодож явах бас нэг анхааруулах гэдэг юм тийм байхгүй тий. Их олон деталь, их олон юм, их олон дүүжсэн юм чи бас жоохон зөв миний хувьд бол жоохон уушаа санагдав. Хамгийн их хүч хөдөлмөрөө оюун ухаанаа зарцуулж ийж энэ тэмцээн дээр гаргаж ирсэн ганцхайгүй загвар нь одоо энэ л болж байна да. Офисын хувцсны хамгийн гол элементүүд заах мөр гэдэг энэ одоо софт нэгтэй хэнцүү бүгдийг хэлбэртэй уялдуулаад тэгээд артлаараа талигдах учраас цах нь хоошоо зориуд харуулсан. Энэ бол үнэхээр дайчаа харагдаж байна одоо өөрөж хувцс. Үнэхээр дайчаа харагдаж байна. Энэ дээшээ энэ одоо форм силуэт тий яг хаана акцент туссан байна, хаана юу вэ гэдэг нь. Тэгээ улаан өнгө бол бас их гоё таалагдж байна одоо гутлын. Яг мэргэжлийн модель шиг бүр яг дайчин тэгээд яг өөрийнхөө нөгөө загварыг одоо дизайнертайгаа яриад яг хаанаас нь яаж үзэх вэ, би яг ямар дүр доох вэ гэж хоёр бүр ярилцсан юм шиг байна. Тэгээ урлагийн хүн болохоор бас тайзан дээр хэрхэн яаж гарч чадах уу гэдгээ бас харуулсан. Тэгээд модель ч их гоё байлаа. Тэгээд өөрөө чинь зөвхөн бүтээсэн хувцас бас надад таалагдж байна л та. Гэтэ бас л бимнаран шиг яг үдшийн гоёлын даашин цэцгэл бас жоохон харагдаад байна л та. Яг ингээ харах юм бол форм ч юм шиг бол юм. Тэгээд яг хэлж мэдэхгүй байна. Тэрнээс яг бүх технологийн шийдэл бүх юм бол тэндээ гоё. Загвар өмсгчтэй хамтарч ажиллаж одоо нэг цогц юм гаргаж ирэх гэж ажилласан чинь илүү харагдаж байна. Миний хувьд ч гэсэн нэг дажгүй болсон байна. Дуучин Анугийн имижийг айгүй өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн байна. Тэгээд энэ ч яг хоо crazy гэдэг нь задгаа тэг V хүртэл их гоё харагдаж байна. Тэгээд утал тэгээд тэр богинохон юу бүх энэ crazy юм болов уу гэж миний нүд харлаа. Загвар үнэхээр тансаг байна. Тансаг сайхан загвар байна. За загвар өмсгч нь бас их одоо crazy business woman байна. Тий, надад өөр хэлэх юм байна. Хувь хүн дээр биш те би өнөөдөр бид нар хуцан дээр зохион бүтээж бас те. Тийм болохоор одоо ерөнхий пижак миний загвар болохоор пижакийг нэлээ эвдэж одоо тал талаас нь харах юм бол те. Нэг бол пижак юм шиг, скетч юм шиг те. Янз бүрээ оруулахтай. Мөн чимэглэлийн бодлохоос жоохон гэлцэл байна гэж үлээ. Тэгэд би нэг crazy гэдэг үгэн дээр нь тулгуурлан нэлээд төлхөө чимэл хийхийг хүссэн. Хаансан царсан те галзууч юм шиг. Нэг бодлын бас одоо улаан оруулан те илүү тэрийг тодтогч өгдөг. Тиймэрхүү байдлаар өнөөдөр загвараа хийсэн. Их олон чимэглэл хийсэн байна. Их нарийн ажиллагаа их байна. За тэгээд энэ бас нэг их олон юм ингээд их олон байх тусмаа бас ингээд нэг тийм нэг гой болж чаддаггүй юм нэг юу болж гинөө гэж харагдаад байна. Офисын эмэгтэйчүүд ерөнхийдөө пижак одоо жакет ч юм уу те ерөнхийдөө юу бүгмсдэг те тэрийн жоохон эвдээ тэрэн дээр нь жоохон ажиллаад одоо яг хажуудлаас арах юм урдлаас арах юм бол жакет хойноос арах юм бол пижак тэгээ хажуудлаас арах юм бол нэг богдхон пижак гэсэн утгаар эвдэж тал талаас нь харуулах гэсэн. Одоо юу гэдэг нэг талаас амар гоё харагддаг те нөгөө талаас одоо хүнд муу харагддаг ч юм уу те аль алийг л агуулсан л загвар гэж бодсон. За саяын дизайнер маань тайлбараа саний салгитлаа тий таалагдахгүй жиж болно тий бусдаа одоо орчингийнхаа хүмүүс эн чинь бас айгүй том тий одоо санаа эндээс чинь бас айгүй олон юм ургаж гарч ирдэг сан зөрчилдөөнөө тэрэн дээр тэр чинь хуцсны жоо хуваалт одоо эсгүүр тий тал талаас нэг талаас нь хараад пижак шиг нөгөө талаас нь шилээд шиг гээд энэ санаа тий энэ сэтэл дээр чинь би үнэхээр алгадчихмаар байна. Тэгээд crazy business woman биш, universal business woman болсон байна те. Ханаас нь харахад янз янзын юм өмссөн юм шиг те. Юу бүхэн жоохон crazy юм шиг байна те. Гэхдээ ингээд тэр санаа бол их зүг байна.
Зүгээр яг суул тохирооны хувьд нэг ярих юм байна. Тэр урдлын яг эмхтөний хөвлийн хэсэг чинь бас их проблемны зон ч тийм үстэй. Энэ хэсэг чинь л хамгийн түрүүнд одоо бас одоо эвгүй харагдах гэдэг, уршаа явчих гэдэг ийм хэсэг. Гэтэл энэ хэсгийг өшөө тодтогоод өгсөн байгаа байхгүй. Доороос нь гарч иж байгаа тэр цамц би өөрөөс чи асуусан тий. Зориуд юм өгсөн зориуд гэсэн. Хоёрдугаар тэр урдлын ингэж хааж оржсэн ингэрийн зүүн талын хэсэгт баруун талдаа танаас хийж. Зүүн талдаа огт танаас хийгээг учраас яг ингэ зүүн талаас нь харахад энэ бол тэг дөрүүлж юм харагдаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хувцс хүнийг улам гоё харагдуулах хэрэгтэй тий. Зорилго нь угаасаа мэдээж дулаан халуунаас хамгаалах ч юм уу одоо өөрийнхөө имижийг илэрхийлэх одоо нийгмийн байр суурийг тодтогох ийм зорилго байгаа. Гэхдээ бас нэг хамгийн гол эстетик зорилго нь үнийг өшөө байгаас нь өшөө гоё аль болохоор харагдуулж үзүүлэх хэрэгтэй. Дефектийг нууж үзэл. Энэ бол илүү тодтогоод байна. Юу юм тийм галзуу загвар хий гэж бодож байсан. Тэгээд яг ч толгойд дээр орж исэн санаа болохоор яг тиймэрхүү хувцс хиймээр санагдаад. Тэгээд модель дээр нэг тиймэрхүү хувцас илүү зохимжтой юм болов гэдэг үүднээс. Тэгээ бизнес юмхтэй тийм дүр төрхийг харуулсан тиймэрхүү загвар орлож байна. Өнөөдөр миний өмссөн хувцас хүртэл яг тэр хүний дотоод ертөнцийг илэрхийлсэн юм болов гэмээр нэлийн тийм даруухан тийм стилтэйсэн. Зүгээр айгу энгийн болцсон байна. Ямар ч тийм crazy юм байхгүй надад санагдаж байна. Яг ийм бизнес хувцастай, ийм хослолтой хүмүүстэй зөндөө дайрлаж ирсэн болов. Crazy business woman нэг ажлын нэг өдөр өмсөхөд бас болохгүй ч бас загвар биш. Бас ерөнхийдөө надад бол суултууд нэг таалагдчих нэр. Яг өөрөө конструктор хүний хувьд энэ ерөнхий хувцсны юу бол конструкцийн одоо юм бол их сайн гарсан байна. Бор өнгө маань өөрөө жоохон хуучинсаг үнтэй тийм дөг харагдуулдаг боловч арай хуучинсаг зүйлийг баримталдаг тийм хүмүүсийн өнгөлтэй угаасаа. Тэгээд яг өнгө сонголтод өсний өнгөнд нь тохируулаад энийг сонгосон юм уу? Эсвэл өсөн дагаад ийм бор өнгөтэй болсон юм уу? Тэрэндээ бас хүмүүс тийм сэтгэл их төрүүлж ах шиг байна. Тэгээд магадгүй хуучинсаг хуучинсаг өнгөтэй, хуучинсаг хэв маягтай байна л гэж хэлмээр байна. Загвар өмсгчийн хувьд бол тайзнаа урд нь тоглолтоор гардаг гэсэн дуучин загварын тайзан дээр бол анх удаага гарч байгаа. Тэгээд загварын тайзан дээр анх удаага гарахтаа бас алхаа гიშгээд тиймэрхүү тал дээр нь бас би алдах болов гэж бодчихсон. Харин миний бодож исэн шал өөр. Миний загварыг амьлуулж чадсан. Миний хувьд хэм бол нэлээд айцтай байх гэж бодсон. Яг хэм бол хизээч яг ингээд шүүгчтэй өмнөтэй мэрэгжлийн хүмүүсийн өмнө ингэж тайзан дээр алхаж би угаасаа мэдээж загвар өмсгч биш. Тэгээд гэсэн чи эсрэгээр жоохон инээ түрээдсэн. Тэгээд мэдгүй ягаа чи ингээд цаанаас айгүй хөвгөлтэй санагдаа тий. Хийж байгаа зүйл маань надад айгүй гоё санагдаад инээ түрээдсэн л да. Тэгээд инээд гэдэг маань хэм бол нөө аз жаргалтай инээд түрээдсэн гэх юм уу да. Тэгээд нэг баярсгалтай нэг л гоё байсан. Солонгоо яг өөрөө энэ загварыг гудамжинд өмсөж яваад таарлах юм бол би бас эргэж харахгүй өмөрч чадахгүй юм байна. Тэгээд өөрөө энэ загварыг их сайхан амьлууллаа. Үнэхээр бас тай зурлагийнх маань бас өөр байдаг юм байна гэдгийг бас харуулж чадлаа. Ямар ч байдалд гэсэн. За тэгэхээр загварын хувьд одоо загвар бол үнэхээр суул тохироос сайтай ийм загвар болсон байна. Би бас хэлмээр байл да. Өнгөний хувьд яа болохгүй ч бор өнгө чинь бас за хуучинсаг гэж хүмүүс хэлж байна. Энэ бол хүний үзэл бодол тийм. Стайл загварын шоунд өрсөлдөж байгаа загвар зохион бүтээгчид маань бүтээлээ бүтээж харин бүсгүйчүүд маань амьлууллаа. Одоо шүүгчид саналаа нийлүүлж дөнгөө гарах цаг болсон байна. Шүүгчид дөнгөө гаргаж дууссан байна. Өнөөдрийн даалгаврын ялагч нь хэн бол? Үзэгчид та бүхэн ч гэсэн дор дорой нэгийг бодож тунгаасан байхаа өөртөө дэмжиж буй оролцогчийнхоо нэрийг хувийн дугаарыг хамт бичээд доорх дугааруудад мессеж илгээгээрэй. Ингээд энэ шоунд оролцож байгаа өрсөлдөж буй 10 загвар зохион бүтээгчтэй моделийн хамт тайзнаа урьцгаая. За өнөөдрийн шалгаруулалтанд ирсэн загварууд үнэхээр сайхан боллоо. Гайхамшигтай. Өнгөний сонголт, материалын сонголт маш сайн байна.
загвар өмсөж байгаа өнөөдрийн бүсгүйчэл маань онцолж хэлэхгүй болохгүй маш сайхан өмссөн. Бүгдээр ямар ч загвар одоо бусад загвар мэрэгжлийн загвар өмсгчдээс ялгаагүй ийм сайхан өмсчийн загваруудыг амьлуулсан. Энийг бас онцолж хэлье. Тэгээд үнэхээр хэцүү байлаа манай шүүгч нарт. Энэ одоо энийхэн загварыг ялгаруулах уу, энийх нь одоо дөрвөлүүлэх үү гэдэгтэр. Гэтэ одоо яг чаргагүй өнөөдрийн бидний одоо зорилго бол одоо энэ дотроос шалгаруулах байлаа. Тэгээд шүүгчдийн ерөнхий санал нэгтэйгээр бид нэр бас 3 одоо дизайнер 10 дизайнер дотор 3 дизайнер бас илүү чадварлаг байсан. Тэгээд энэ хамгийн шилдэг 3 түүний дотроос гоцорч гарсан нэг дизайнерыг одоо манай оргил маань тодруулнаа. Өнөөдрийн ялагчаар загвар зохион бүтээгч Нансалма тодорлоо шүү. Энэ бол S-Style загварын реалити шоу байлаа. Өдөр ирэх тусам манай шоунд өрсөлдөж байгаа 10 загвар зохион бүтээгчийн авьяас чадвар нь улам их тодорч байгаа гэдэгт үзэгч та бүхэн бас санал нийлж байгаа хаа. Ингээд өнөөдрийн Crazy Business Woman шалгаруултанд шалгарсан ялагчтай тайзнаа өрье. Өдөр бүр загварын ертөнцөөр аялж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн дэмжиж буй оролцогчийнхаа нэрийг хувийн дугаарыг хамт бичиж явуулахаа мартаваа. Баярлалаа. Маргааш энэ цагта NTV телевизээр уулзцаая.